За дараагийн тулааны үзүүлэлт бэлэн болсон байна. За 67 кг хэмжээнд манай ганц сүрэнгийн жавхлан маань өрсөлдсөн. За улаан болонд одоо гарч ирсэн байна. Одоо улаан өнгийн одоо шилэмтэй улаан өнгийн бэлэтэй. За түүний энүүдэг өрсөлдөгч Германы одоо тамирчин байгаа. За Европ төвд ялангуяа кикбокс хөгжөөд 40 жилийн түүхийг өнгөрөөсөн байгаа. Тэр дундаа анхны Европын чөлбөр тэмцээн, анхны кикбоксing тэмцээнүүд Герман улсад одоо зохиогдож исэн түүхтэй. За энэ дээр Крукенхаузер гэж одоо Германы одоо кикбоксыг үндэслэгч байдаг. Энэ кикбоксинг спортод асар одоо үнэтэй хувь нэмэр оруулсан ийм одоо зүтгэлтэн байдаг. За мөн одоо энэ кикбоксинг одоо ивент итгэгч, кикбоксинг хэрэгэл материалыг үйлдвэрлэдэг ганц брэнд одоо үйлдвэр бол Германд байдаг топ 10 гэсэн үйлдвэр байдаг. Энэ утгаараа одоо Германы тамирчдын ахуй хангамж кикбоксыг дэмжлэг одоо өндөр байдаг гэж хэлж болно. Ур чадвар нь түүнийг дагаад бол өндөр байдаг. За гэвч одоо анх удаага Европт төлөв тавьж анх удаага дэлхийн цомын төлөө тэмцээнд өрсөлдөж байгаа жавхлан маань одоо Германы тамирчинтай энэ тэмцээн өрсөлдөж байгаа үзэгч та бүхэн харж байна. За кикбоксинг одоо онцлог бол гар хөл жигд байх хэвээр гараараач давталдаг, хөлөөрөөч давталдаг ийм байх хэвээр тийм. Монголын одоо залуу тамирчдын ур чадвар бол маш гайхалтай өсснийг харж байна. Хөлөөрөөч давталж чаддаг, гараараач одоо давталж чаддаг ийм байгаа. За сая манай жавхлангийн маань баруун хөлийн хажуугийн хөшгөлд яг толгойд одоо оновчтой болж одоо цэвэр 2 оноо авсан. Тэгээд дэлгэцэн дээр наан одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа оноонууд гарч байгаа. Эхнээсээ гараад л одоо цэвэр оноонууд түгээ явж байгаа. Тэгээд би түрүүн бас хэлсэн энэ бичлэгийг бол бид нэр өөрсдийнхөө сонирхчдын камераар чадан эвлүүлэн бичсэн бичлэгээ. Телевизийн эфир шаардлага та бүхний одоо үзий хараа гэсэн зүйлийг бол мэдээж хангаж чадахгүй байж магадгүй. Гэхдээ одоо чадлаараа та бүхэндээ зориулж бичиж авчирсан юм аа. Эндээс бол зарим одоо довтлогооноо зарим хүчтэй одоо хурд хүч бол сайн мэдэгдэхгүй байгаа. Мэдээж одоо сонирхчдын камерын чинь. Гэхдээ би энэ дээр бас өөрийн одоо эрингний хажууд тамирчтай авч гарсны хувьд бас хийх ёстой гэж бодож байна. Тэр яг хажууд бол тэр хүчтэй хөлийн цохилт өшгөлтүүд бол асар одоо хүчтэй байсан. За ингээ нэгдүгээр үе дээр жавхлан маань одоо тун амжилттай одоо тулдсныг харж. За энэ дээр харж байна. Зяан дээр хөлийн өшгөлт чинь дээгүр онсон боч ирнэ. Зяа сая гарыг гаргаад за тэгээд хөлийн одоо довтлогоо гидсэнд маш оновчтой болсон энэ цэвэр одоо оноо австай сууганд зүрхэн талд хараад байгаа. Тэгээ зүрхэн талд ингээд олон одоо дөргөлт үүснэ гэдэг чинь бас энэ өсөлтөх чанарыг бууруулж идэг. За энэ дээр 2 чиглэлийн өшгөлт амжилттай болсон. Яан дээр за тэгээ энэ дээр бас жавхлан маань нөгөө Монголд одоо бэлтгэл сургалтын явцдын хөлийн давхаантай баг зэргийн одоо гэмтэл авцсан байсан. Тэгээ энэ маань бас Германид очоод Австрид очоод цагаагаар солигдсон янз бүрийн шалтгаанаас болоод бас хөөж хавдаж бас маш хүндүүрсэн. Тэгээ энэ хөлийн ажиллагаанд дээр жоохон дутагдaltaй зүйл бол харагдсан. Хөл дээр маш гоё явж ингэж довтлох хэрэгтэй. Гэвч одоо жоохон суурим тийм одоо довтлогоонууд хийсэн. Гэхдээ одоо түүний хөлийн өшгөлтүүд, гарын цохилтууд бол хүчтэй ийм байгаа. За Германы тамирчны хувьд бол мэдээж Монголын тамирчнаас арга туршлагатай. Яг тэгэхээр Европ төвдөд одоо сар болгон 2 тэмцээн болж байна. Тэр болгонд одоо энэ тамирчтай илгээж оролцоо дуршлаг суулгаж одоо Монголын тамирчдад илүү одоо дуршлагатай байдаг л да. За гэвч одоо бид нар бас өөрийнхөө бололцоогоор одоо жавхлангаа дотооддоо уралдаан тэмцээнд амжилттай оролцуулж улсын аварга бусад одоо халз тулаанууд зохион байгуулж за мөн Азийн наадмуудад хүч зориулсан. За жавхлан маань 2009 онд Вьетнам зохиогдсон Азийн танкны спортын 3 дугаар наадмаас хүрэл медалийг бас их орондоо авчирсан ийм тамирчин байна. За энэ удаа бас дэлхийн цомын төлөө тэмцээнд маш одоо амжилттай сайхан тулалдсан. Эхнийд одоо даваанд одоо Хорватын тамирчин одоо оноогоор хожиж за ингээ одоо хүрэл медалийн төлөө энэ Германы одоо тамирчинтай тулж байгаа. Энэ одоо тулааны хэсэг харж. За сая хөл тэгээд одоо гарын давтлага их гоё боллоо одоо. За сая урд гарын одоо шулуун одоо цохилт маш оновчтой болсон. За одоо ер нь ухтуусан. За сая бол одоо гидсэнд маш хүчтэй баг цохилт авахаар лин өшгөлт хийлээ. Тэгээд Германы тамирчин бас 100-аад авчлаа. За одоо хэдхэн секунд дутуу байгаа даа. Тэгээд ер нь за хөлийн цохилтууд, гарын цохилтууд яа харахгүй оновчтой болж байна. За энэ бол яг хамгаалт. За сая шулуун цохилт маш оновчтой болсон. За тэгээд оноо одоо илүү их одоо байгаа зүг харж оноогоо их гой зой түүлээ. За энэ дээр харж гидсэн. Урд гарын зөрөөд гидсэн. Бүүн маш гоё болсон. За энэ толгой дадаа анамчтай нэ дүн яхаар 2 онооны өшгөлт хийсэн байгаа. За урд гарын одоо 1
Хоёр хөлөө өшгөл. Яг гарын одоо зөвхөн бинтлийн ярьдаг. Арга зээл хуур хийж байгаа маш гоё хийсэн. За сая өшөглөөд урд гарын зөвхөн амжилттай болсон. Баба их гоё оноо авсан тий. За энэ төгсгөлийн яг оновчтой урагшаажиг өшгөлд оновчтой болсон. Тэгээ яг харахгүй доноогоор илүү байсаар байгаад одоо ялтай байгуулж чадсан байгаа. Ингээд одоо жохлон маань одоо дэлхийн цомын аврагт тэмнээс хүрэл медалийг их хүнд авчиж чадсан. Ийм одоо залуу тэмэрч юм аа.